нартай энэ өдрийн мэндийг хүргэе. Сонирч зурх YouTube сувагт маань хүсэл сонирхол ба ажил мэргэжил гэсэн булан байдаг. Энэ булангаараа ерөнхийдөө тодорхой нэг ажил мэргэжлийн тухай тэр мэргэжлийг эзэмшихийн тулд яадаг, тэр мэргэжлэр ажиллаж байгаа хүний өдөр тутмын ямар байдаг, ямар хөө бэрхшээлтэй тулдаг, ямар давуу талтай гэх мэт зүйлсээр ярилцдаг байгаа. Ингээд өнөөдөр би та нартай нэг маш сонирхолтой мэргэжил болох загвар өмсөгчийн мэргэжлийн тухай ярилцахаар нэгэн хүндтэй зочныг урьсан байгаа. Ингээд яг энэ мэргэжлийн тухай ярихдаа өөрийнхөө Монголын хамгийн хайртай хоёр загвар өмсөгчийнхээ нэг болох энийг урьж оролцуулж байгаа маш их баяртай. Өнөөдөр загвар өмсөгч гэдэг гоё мэргэжлийн тухай ярих гад миний урилгыг хүлээж аваад ярилцах гад сууж байгаа. Энэ үедээ маш их баярлалаа. Би бүр догдлоод байна. Hi. Юуэн. Хамгийн сүүлд би та нартай сторидээ хэлж исэн Германы Vogue сэтгүүл дээр Герман дахь загварын агентлагууд дундаас 20 хамгийн шилдэг өсөж яваа өсөх ирээдүйтэй загвар өмсөгчдийг танилцуулахад энэ маань дотор нь туучихсан явж байгаа. Баяр хүргэе. Маш их бахархсан. Тэг Германы Vogue сэтгүүл дээр бас гарсан анхны Монгол болсон уу? Мэдгүй тийм баха. Тийм би одоо яг энэ дэх Европ дахь одоо Герман дахь юуг юм яриад байна. Монголынхын та нар маань угаасаа мэдчихэж байгаа учраас ингээд энэ хэрхэн загвар өмсөж анхны гараагаа эхлүүлж байсан энэ тухайгаа ярилцаад хэлье. За би 15-6 таа байхдаа манай ээж надаас нэг хол өссөн. Тэгээ тийм болохоор намайг жоохон эмгтээлийн манер сурах гээд. За тэгээ нэг загварын дамжаанд явуулсан. Тэгээ тухайн үед болохоор торго загварын дамжаанд явж эхэлсэн. Тэгээд оюун гэрэл багш маань одоо анхны загварын алхам энэ заасан. Тэгээд тухайн үед би ингээл өсмөсөө нэг самж мандгүй. Тэгээ айгүй хайнга тийм бас ахгүй. Тэгээд тэрийг ингээд ээж надад зааж өгөхгүй. Тэгээд тэгж анх одоо загварын ертөнц рүү орж исэн. Тэрнээс өмнө бол ерөөсөө тийм загвар гэж юу гэдэг юм уу? Ерөөсөө ямар ч тийм ойлголт байгаагүй. Ер нь ээж бол охиноо энийг ер нь жоохон эмгтээлэг тал руу болох гээд тийм юмд явуулсан байх нь штэ тий. Тэгсэн чи би жоохон эмгтээлэг болсон хэсэг. Буцаа юм болсон. Салбарт хүл тавингууд чинь бүх юм шин штэ тий. Ингээд балмагдал бүх юм шин сонирхолтой санагдана. Гэхдээ тийм хэцүү зүйл юу байсан Монгол анх дөнгөж эхэлж явах үед чинь газ говьтой гэрээ хийцэн. Эхлээд нэг удаагүй бах та. Яг тэрнээс өмнө нэг тэмцээн айгүйх явсан. Тэгээ нэг туршлагаа торимтлагтаа тий. Тэгээ тухайн үед бол хэцүү зүйлүүд гэх юм бол яг ингээд гадагшаа юм контакттай хүмүүс байхгүй. Тий. Яг дотроо тий. Тэгээ яг Сингапур руу явуулдаг гэсэн. Тэгэл ер нь ингээл тэмцээн, мессийн тэмцээн энэ төр гэл айгүй ингээл төөрч яваал тий. Айгүй хичээлүүд алдсан ерөнхийдөө. Тэгээ ингээ бас яг модель гэж юу юм энэ гэсэн нэг тийм мэдээлэл байхгүй ч юм уу тийм. Instagram энэ ч гэсэн хөгжөөгүй байсан тэгээд яг тийм мэдээлэл айгүй хомс байсан юм. Тэгээд тийм бас гадагшаа холбоос үлбэ контакт байхгүй. Тэгэхээр яг үлгэр дуурайл авахаар жишээлбэл за яг энэний замаар ингээд явна гэсэн тийм бас рол модель мэдээ. Тийм тиймэрхүү юм жоохон хэцүүсэн. Тухайн үед гэхдээ нороо ихч Сингапурт айгүйх. Яг high fashion гэдэг талдаа ажиллаж байсан. Тэгээд тэмцээнээс л ерөнхийдөө яг иймэрхүү гэл нэг цар цугаас нь мэдж авдаг ч юм уу. Тэгээд тийм байсан. Тэгээд тухайн үед бол үстэй мисс модель ялгаа нь яг юу чинь тийм мэдхгүй тэгэл ингээл замаа олохгүй ингээл явж байдаг байсан. Тэгэхээр ер нь бол эхний ээлжийн загварын дамжаанд яваад суурэ тавьчаад тэгээд аль болох олон тэмцээнд оролцоод аль болох туршлага судлах нь ер нь чухал уу тийм. Үгүй яг тэр бол зөвхөн миний л яг нэг зам л да тийм. Одоо бол Instagram хөгжсөн тэгээд ерөнхийдөө мэддэг болцсон шүү дээ. Модель ямар байдیں۔ ч юм уу тийм. Тийм болохоор яг тэмцээнд ороод бол цагаа өрөөд юм юм бол тийм. Тэгээ одоо шууд агентлагууд руу зураг явуулаад тий. Богино хэмжээний бичлэгч юм уу тий явуулаад. Нэг Polaroid гэдэг байдаг байхгүй тэр нь болохоор ингээ ямар ч юугүй нүүрний бодоггүй. Окей. Яг одоо натур байглаараа. Тэгээ ингээд цээж зураг шиг яг чанх уртаасаа
хоёр хажуудлын профайл тэгээд бүтэн биеийн зураг энтергээд тиймэрхүү зургуудад авахуулаад тэгээд угаасаа вебсайтууд руу ингээд оронгууд become a model гэдэг section байдаг хгүй. Тэгээд тийшээгээ ингээд introduction бичээд тэгээд зургнуудаа apply хийгээд тэгээд ерөөдөө хинч модель болж болохоор болсон. Окей. Аха. Тэгэхээр өөрөө л айгүй тийм санаачлагыг гартаа аваад портфолио хийгээд ингээд өөрийгөө танилцуулаад агентур ер нь загварын ертөнцид өөрийгөө танилцуулна гэсэн үг юм шүү дээ тий. Тэгэхээр гадаад хэл их чухал уу тий? Гадаад хэл ер нь тийш дээ. Тэгэхгүй бол угсаа ойлгохгүй. Би ч бас нэг юу Сингапурт айгүйх фейлддэг гэсэн. Америк агентлагт ингээ гэрээтэй явбал тэгэл 3 сар ажиллаад ажиллах гэж очивол ямар ч ажил тэмцэхгүй ч юм уу те. Тэгээ ингээ арга замаа олох гэж бас их ингээл ажил явсан байгаа юм л та. Төөрөл те яг ямар байх хилээд өгч хүн байхгүй. Тий. Төлөвшил хувь хүн те өөрийгөө олох тэр замтай яг юу адилхан тэгээ ингээ явсан. Тэгээ мэдээж модель гэдэг хүн чинь бол маш юм хурц персоналитэй байж чи тэр хүнд ингээ хувцас өмсөлөө зармаар санагдчихтэй тийм. Тийм болохоор яг тийм юунууд нэг эрэл хайгуул ингээ тэгээд одоо ингээ саяхнаас л бол ингээ яг өөрийнхөө ганцхан ширхэг энийг гэдэг юм персоналити болоод имижийг ингээ бүрдүүлчихлээ юм л та. Чиний одоо бас тэр олон моделууд дундаас ялгарах тэр зүйл чи юу юм те цорын ганц гэсэн тэр зүйлээ гаргав. Тэгээд өөрийнхөө нөгөө иж хитийг олчлоо гэдэг ч гэдэг. Би сая тэр персоналити гэдгийг яг хүндгчихсэн л да. Нилээн сүүл рүүгээ тэгтээ одоо хоёлаа шууд ярьчих. Угаасаа битэрийн ярьцлага ямар ч нөгөө юу скрипт юу бэлтгэл байхгүй. Тийм дараалал юу ч авахгүй. Байрчлын өмнө нөлөө баваар мууж болсон хууль зүйн сайдтай ярьцлага авахгүй жишээлбэл нөгөө хэвлэлийнх нь албаас нь надаа асуултуудаа эхлээд явуул гэжсэн баггүй. Тэгээ би хүмүүсээс юу ярьцлага авахдаа дандаа асуудаг асуултуудаа явуулах уу гэдэг энийгээс яа хоёлаа зүгээр сайхан ярьчих гэдэг. Тэр битэр бол зүгээр гоё натураараа шууд ярьж байгаа. Загвар өмсгөж гэдэг ойлголт маань сүүлийн ер нь жилүүдэд маш их өөрчлөгдсөн шүү дээ, тий. Анх ингээл нэг тийм гоё өмсөг тэгэл нэг юм хувцс нүүлгүй шиг томато зогсч идэг, тий. Зураг авахд одоо тэгж яах ингэж явах ёстой гэдэг яг нэг хүүхэлтэй шиг байсан бол одоо ингээд маш өөр болоод хүчтэй болж байгаа загвар өмсгч тий. Тэгээ персоналити гэдэг юм маш их одоо яригадаад байгаа. Персоналити гэдэг маань ер нь орчуулбал монголоор нэг хувь шинж юм да. Хүний хувь шинж тий яг чиний гэсэн онцлог хувь шинж. Тэгэхээр персоналити чухал гэдэг бол тэр хүний одоо өөрийн хувь хүний хөгжүүлэх нь маш чухал гэсэн үг. Тэгэхээр энэ маш гоё сэдв олон хүнд сонирхолтой сэдв учраас би энийгээс асуумаар юм л да. Чи хувь хүний хөгжлийн тал дээр юу анхаарч яаж одоо өөрийгөө ингэж хөгжүүлж өөрийгөө олж чадсан бэ? Айгу бага наснаасаа ингээд айгүй олон хүмүүстэй уулзаа явцсан. Тэгэнгүүт чи ингээл гэл харж сураал тий. За ингээл хамгийн эхлээд бол жишээлбэл бэлтгэл энтер гэл ингээл спорт орж ирж байгаа тий. За одоо нэг бижингээ барихын тулд тий ингээл спортоор ингэж хичээл тийм ингээл одоо би жишээлбэл ингээл айгүй олон төрлийн спорт хичээлж үзсэн. Тэгээд тэгжээж ингээд өөрийгөө бас яг ямар спорт миний биед хэрэгтэй вэ тохирдог вэ ч юм уу тэгэж үзэж जैन тэрэн шиг яг ингээд айгүй олон юм ингээд туршаал үзэл авах хэрэгтэй юм шиг байгаа. Тэгээд тэгжиж яг би яг алинд нь дуртай байна. Аль нь ингээд миний илүү анхаарлыг татчихна ч юм уу чиний яг мөн чанарт аль нь илүү тохирж байгааг нь олж мэдэх юм шүү дээ тий. Тэгэж яг олдог баха гэж бодсон. Сая яа тэгэхээр би коронагийн үеэр нэлээд нэг юм цаг хугацаатай ингээд бодох цаг хугацаа айгүй их гараад тэгээ ер нь бол нэлээд их туршилтуудыг өөр төр хийж эхэлсэн. Ерөнхийдөө тэгээ за одоо би ингээд 2 сар таг суухаар болчлоо. Би яг юу хийж үзэх вэ? Би зураг зурж үзсэн, бүжиг бүжиглж үзсэн, дуу дуулж үзсэн ч юм уу. Тэгээ ингээд explore хийгээ яваадсэн чи миний ингээд дуртай юмнууд ингээд гарч ирсэн. Тийм тэгээд энэ жил бол нэлээд миний ингээд personality хувьд ч гэсэн айгу тесэрсэн жил байсан. Өмнө нь бол ингээд яг амар юм ном уншдаг, тэг кино үздэг тийм л хүн байснаас биш ингээд айгу гадагшаа ингээд тийм тесрэлттэй, ирч хүчтэй тийм performance үзвэл тэгээд
одоо бол нэг перформер юм шиг санагддаг болсон байна одоо. Янз бүрийн олон тийшээ ингэж те туршиж үзэж танилцаж салбаруудаа танилцаа тэнд ч нэг хүл тавьж энэ шийч нэг үзээд ингэж өөрийгөө олж авахаас өмнө хүн чинь ингээ өөртөө итгэлгүй байдаг шүү дээ. Хотууд маань жишээлбэл байдаг шүү дээ. Ингээд өөртөө итгэлгүй угаасаа туршлага байхгүй чинь те. Тэгээд юм туршаад үзье гэхээр маш залуу одоо гэртээ бийж идэг ч юм уу ээж аав нэг энэ салбарын хүн биш бол хэлж чаддаггүй ч юм уу тийм байдаг шүү дээ. Тэгэх юм бол одоо ингээд жишээлбэл гой загвар өмсөгч болмоор байгаа загвар өмсөгч нарыг хараад ингээд шүтдэг те вау би ингээд яг энэ их шиг болмоор юм ч юм уу гэдэг ийм охтууд тэгтээ нас залуу гэрээсээ гараагүй тийм өөртөө итгэлгүй байгаа үедээ тэдний хийхний алхам юу вэ өөрийгөө хөгжүүлэх ер нь бол өөртөө итгэлч би тэгж боддог байхгүй ингээд өөртөө ингээд чаленж зохиогоод одоо ингээд дайн байхгүй штэ ер нь бол тэ. Гэхдээ миний ингээд өдөр болгон би өөртөө хиймлэр дайн зохиоддог. Ер нь тэ тулаан өөртөө чаленж зохиогоод. Тэгээд тэрийгээ би ингээд одоо жишээлбэл тааж гисэн мэдлээ штэ одоо ингээд би ийм төлөвлөгөө гаргал тэ. Тэрийгээ чадчих юм бол аягүй гоё санагдсан. Тэгээд тэрэн шиг өглөө ингээд жишээлбэл ингээд тасгал хийгээд ч юм ингээд өөртөө ингээд сорил өгөөд тэгээ тэргээ ингээ ялчгаар чи мэдээж ялагч тэгэнгүүт чи мэдээж өөртөө сэтгэл чи чадчихлаа шүү гэх талан тараалтай тэрээ тгий ингээгээд амар бодоод хийгээл амар урамтай ингэжсэн чадаагүй болохоор ард нь ингээл нэг л те харин тий өөрийгөө жоохон онцгүй за би ер нь хэлсэндээ хүрдэхгүй хүн байна гэж тийх баг те тэр өөртөө итгэлээ тэгж үсгэж бол нэмэгдүүлээлээж болно гэж бодож байгаа. Угаасаа тийм баас тэг. Одоо би ингээ юм сурыг гэл ингээл бодоол тэгээ тэрийг ингээ чадчих юм болоо би ингээ тийм юм сурцсан. Би авьяастай байна. Тэг би чадах юм байна. Би чинь бас тэжгүй оролдол сурчих юм байна гэсэн тийм хандлагатай. Тэг угаасаа юу ч ингээд оролтод байвал сурч болдог шүү дээ. Тэг. Тийм болохоор тэгж өөртөө итгэлээ нэмэгдүүлэх юм. Ойлгосноо. Анх Нью-Йорк явчихсан. Тэгээ Нью-Йорк яваад 4 жил болж байна. Тэгээ тухайд айгүй юм кино шиг үйл явдал надад тохиолсон. За тэгээ би угаасаа нөгөө нэг Сингапурт ингээл айгүй фейлддэг багтаа ингээл. Яг гэл тэгэл айгүй бодоол ингээл мөрөөдөлт Америк тэгээ тухайд ч яг Аз модулуудыг гарч ирж ирсэн үе. Хүчээ аваад. Тэгээ би ийшээ Европ руу явчих юм бол би гайгүй ингээд ажиллаж чадах юм байна гэж бодоод айгүй амар хүсдэг нөгөө хүсэл тэгэл бэлтгэлийгэл ингээл янз бүрээр үзэл тэ. Тэгж жагаад надад Аз таарад Монгол брэнд гэдэг Нью-Йорк нэг шоутай байсан аахгүй. Тэгээ намайг юугаараа сонгоод мейн модулаараа сонгоод нэр зэрэгээрээ сонгоод тэгээ намайг авч явсан Нью-Йорк руу. Тэгээд анх удаа Нью-Йоркт очиж үзээ. Тэгээд ингээ бахан уг нь агентлагтай уулзаа явсан. Тэгээ намайг нэг сонирхоогүй. Тэгээд тэгсэн чинь яг One Management гэдэг яг манай тэр шоуг зохион байгуулж байгаа агентлаг болоод менежмент байсан. Би тэрнтэй болохоор манай Монголынхаа багтаагаа уулзгаад бид тэр ингээ цаг тохирсон байсан аахгүй. Бид очиж хүлээжсэн чинь манай байхгүй. Бид ингээ хүлээгээ байжсэн чинь манай скаутс хийдэг директор тэр ингээ хүлээлгийн өрөөнд гарч ирээд чи юу хийж байгаа гэдэг хэрэг би гэсэн чинь би ингээ багтаагаа уулзах гэдэг хүлээж ин гэдгсэн чи юу яриад байгаа юм. Гэхдээ харин тийм ээ гэдэг би нөгөө тухайд ч бас нэг амар сайн англиар ярьж мэрдгөө. Тэгээд тэгсэн чинь чи бас таа гэсэн. Би за гэдэг чи модель юм уу гэдгсэн чи тэг ингээ. Тэгээд залхаат тах гэх тэгээд алхаж үзлээ тэгсэн чинь зураг аваад тэг nice гэх тэгээд кастинг директорууд руу явуулаад тэгээ намайг шууд чи завтай байна уу гэдгсэн чинь ахаа гэдгсэн чинь намайг дагаа яв гэдгснээр шууд гарслаа ингээд хаал юу машинтай тэг ингээд жолоочтой тэг ингээд хаал гонголох тэг бид тээр ингээд Calvin Klein-ийн кастинг таах очижсэн шүү. Тэгээд чи баярлж гин үү гэдгсэн чинь би ингээд юу болоод байгаа юм бэ гэдэг шоколад орсон юм шүү дээ гэсэн чинь энэ Calvin Klein-ийн кастингд нь хүртэл ороход амар хэцүү. Энэ бол Нью-Йоркт хамгийн том кастинг болж байна.
Гэ тэгээ очсон чинь ингээд энийг өмс гэснэ. Нэг юм юунууд идэж тийм. Кельвин Клайн чинь юм хослолоор дотор утснаа. Тийм зүгээр ингээд бараг нэг хагас нүцгэн нэг юм цагаан эрзэн юмхтэй тий. Аха. Тэгээ алах гэж. За тэгээ тэр бол миний анхны нөө кастинг experience байсан. Санаадгүй байжгаад ер нь нэгтцээ олдсон биш үү? Тэр нь бол ингээд амар их хүсэж байсан болохоор яг тэгээд зөв цагтаа зөв газараа тийм байдаг шүү дээ. Скаут эсвэл агентур ер нь их чухал юм шиг байгаа тий. Тийм агентур ч юмас янз бүр болохоор гайгүй агентур олж харьяалагдана гэдэг маань бас өөрөө нэг чухал зүйл. Тэр бол хамгийн ихний угаасаа. Тийм. Тэрийг яаж сонгох вэ? Одоо маш олон агентурууд байна шүү дээ. Ингээд барыг загварын агентлаг гэж хайхад 80 юм гарч ирэн тий. Тэгэхээр одоо хамгийн сериосны хамгийн гайгүй гэдгийг яаж мэдэж тий болохгүй. Нөгөө models.com гэдэг уусаа вебсайт. За, models.com. Тэрэн дээр чинь уусаа хотуудынх нь нэр нь агентлагуудын ингээ нэрнүүд нь ранкаараа байждаг. Тэрнүүтээ Ирэмбэн нь болохоор одоо нөгөө хэр их амжилттай яваагаар нь үү тий. Тэр нэг A-list, B-list A-list нь болохоор яг high fashion тий. Окей. B-list нь одоо арай жоохон доор юуны одоо арай л commercial ч юм те. Тэгээ явчихдаг байхгүй. Тэгээ A-list байгаанууд нь яг одоо AMG elite юу гэдэг нь ингээ бүгдээр ингээ яг fashion week оролцдог агентлагууд ч юм уу. Тийм тэгж ранклагдсан байдаг. Тэгээ тэд нар л одоо угсаа айгүй амархан шүү дээ. Уг нь бол ингээ яг өөрөө хичээх юм бол би ингээд өчнөө агентлагууд руу зүгээр ингээ хамаагүй явуулаад идэгсэн. Тэгэл тэднээс нь зарим нь хариу ирнэ, зарим нь татгалзсан л дээ. Зарим нь тийм хамаагүй шин. Ер нь бол гэхдээ санаачлагыг аягүй гартай авах юм биш үү? Өөрөө эхэлж алхмаа хийгээд. За тэгээд ер нь би бэлдраа хөгжүүлээд, эрүүл саруул спорт янз бүрийн юм хийж хөгжүүлээд, өөрийгөө бэлдээд, тэгээд personality буюу хувь хүний шин чанараа хөгжүүлээд, за тэгээд хідэн агентурууд руу ингэж санаачлагаараа юм хүргээд ингээл тэгжээд л тэгэл учир нь олдох нь. Тэгээ яг ингээд гэл ингээл би болохгүй энэ төр гэл нэг бодохгүй тийм туршиж үзээд туршлагач шүү дээ. Ер нь бол дахиад эн чинь бас туршлага байхгүй яа. Тэгэхээр миний анхны зураг гэж аим шигтэй юм байдаг юм да гэж. Би ингээл анхны зураг авах нэр би ингээл өөрийгөө алаад байна л гэж бодоод байсан байхгүй юу? Бодолч юм да. Алж ин да гэж бодоод. Тэгсэн чи дараа нь ингээд нэг зураг харсан чи oh my god. Ингээд нөө одоо ингээд жишээл ингээд дөрмөд байгаа л за. Жишээл би ингээд одоо зураг авах болох юм бол гараа ингээд зүгээр ингээд тоохгүй ингээд сул үлдэх хэвээр. Тэгсэн чи тэр зураг мөрөн дээр чи ингээд нэг хормороо ингэж гисэн байж байгаа юм чи тэгснэ ингээд би ингээд амар лаг царай гаргаад байна гэж бодсон байхгүй юу. Тэгээд тэгсэн чи амар ингээд амар тэнэг царай гаргаж марах тийм амар тэнэг. Тэгээ яг хөө тэр чинь ингээд зураг авахлаад ахад сурна тий. Тэгээ толтой айгу бүх ажил энтергээд ирдэг байсан бас. Тэр өөрийгөө толон тараа янз янзын царай маягаар. Тийм нөгөө өнцгүүдээ олох хэрэгтэй. Одоо тэгэнгүүтээ эхлээ өнцгүүдээ олчих. Дараа нь одоо би жишээлбэл түрүүжил би кино тоглосон. Тэг киноныхаа би нөө сүүл рүүгээ ингээл дан модель ингээл хийгээд ангот надаа ингээл айгу нэг янз юм. Тий, уйтгартай санагдаж эхлэв. Тэгээ би ингээд тийм загас шигтэй ингээд миний дуу хоолой ингээд бүрэн гарахгүй байгаа ч юм шиг тэгээ санагдаад идэг болсон байсан. Тэгээ би яг ингээд жүжигчнийхээ тийм юунууд ингээд айгу туршиж үзээд зурган дээр тэгээ ер нь бол нэлээ сайжирсан дахиад. Тэр хувийн хөгжлийн бас нэг шатал орсон юм шүү дээ. Ер нь бол нүүрний хувирал одоо ямар экспрешн гаргамаар байна те одоо тэрийг яг гаргаал те. Одоо жишээлбэл ингээд хувцастайгаа айгу уйлдаж ажиллах хэрэгтэй болдог. Тэгэнгүүт одоо би ингээд жоохон эмгтээлэг хувц өмсч юм бол одоо миний биеийн хилэмж, нүдний харц арай зөвлөрдөг те. Зогсолт арай ингээд арай өөр болдог ч юм уу те. Тийм ба. Одоо жишээлбэл надад амар костюм пижак ч юм уу. Тийм хүмүүс ч юм бол ингээд шууд ингээд амар strong хилэмжээр ингээд зүг ингээд мангар юм бол те. Ер нь жүжиглэж байгаа те. Тэгээд тийм ур чадрууд бол ингээд явандаа сурдаг. Тийм.
Гэхдээ ер нь бол айгүй олон дүрд орж ингэж өөрийгөө янз бүр болгоод өөрийнхөө өнцөг мөнцгийг олоод ер нь бэлтгэжсэн ер нь зүгээр тий загвар өмсгөж болохыг хүсэж байгаа хүмүүс л ер нь энэ салбарт ажиллая гэж байгаа хүмүүс нь Germany's Next Top Model гэдэг нөгөө шоу миний туртаа шоу бид нөгөө ойдон болж ирчээл тэлжил болго үздэг. Тэр шоун дээр ингээл гардаг хгүй хөрх хамтад ингээл Нью-Йорк яваад Парис яваад тэг нэг ийм портфолиотой хавцтай зурагтай тэгэнгүүтээ очиод кастингд ороод нөгөөдүүлэн зарим нь хараад thank you баярлаа гээл тэгэл явдаг. Тэгэл ингээл нөгөөд чинь жоох охтууд штэ 10 эдхэн настай тий тэгэл уйлал биста хангалтгүй би онцгүй тийм юм биш гэл өөртөө амар итгэлгүй болоод уйлал ингээл амар стресстэй тэгдэг. Тэр мөрийг харж исэн. Тэгэхээр кастинг бас айгүй тийм маш их цохилт үүдг юм шиг байгаа. Залуухан охтуудад тий чи кастинг ингээд чамд ямар байдаг байсан? Би бол анх Fashion Week 4 жилийн өмнө орж исэн. Тэгээ тэрнээс хойш ер нь ингээ амар айгаад тэгээд бэлцээс авахгүй тэгээд сая 9 сард яг одоо би бэлэн болсон гэдэг тэгсэн. Тэгвэл түүнээс биш тэр бол зөвхөн ингээд яг дөнгөж Монголоос гарч ирээл тэг өнгөт чи ингээл яг кастинг дээр очингоч ингээл 200 ч юм уу та ингээд амар хөрхэн амар туранхай гой өнцөг болгоноос ирсэн ингээл амар олон хөлтөд байгаа юм чи тэгэл чи мэдээж жоох уучраас энэ надаас хөрхэн надаас туранхай надаас ийм гэл айгүйх нөгөө харьцуулалт явагдаад тэгээ ер нь амар их депресстэйж eating disorderтэй тийм шүү дээ. Хоолны хоол мал идэх байлаа тий. Тэгээд айгүй тэгж минь надаас тийм үед байсан угаасаа. Нэлээ хэцүү үед байсан. Тэгээд айгүй их депресстэйг тий. Тийм үед нэлээд байсан. Тэгэн болоод одоо жишээл яг зөвхөн гадаад үзмж нэг хамаагүй юм байна. Тэгээ модель гэдэг чинь зөвхөн ингээд царай биш тий. Чадвар авьяас илэрхийлэмж энэ бүх зүйл нэгдчихэж одоо модель болдго юм байна гэдгээ одоо явандаа ойлгоод тэгээд тэр зүйлүүд бол ерөнхийдөө их хамаагүй болсон. Угаасаа яаж ч утсан ер нь зөвхөн гадаад адил дээр төлрөө за хамгийн гоё нүдтэй хамгийн гоё биетэй гэдгийгсэн чинь одоо нэг үйлчлүүлэгч ирэл биднэрт ийм төрлийн модел хэрэггүй те бид нэр шар устыг нь хайчих гэдэг юм би. Компани бол үйлчлүүлэгч болгож юм бас нэг өөрийн гэсэн нэг бас юу хүлээцтэй байна шүү дээ. Тэгэхээр тэр болгонд нийцнэ гэж угаасаа байхгүй. Бүгдэн дээр нь л нашир гэж орон тийм болохоор яг өөр төр хүлээж авах хэрэггүй тий. Зүгээр кастинг харин тий наад чинь нэр кастингууд ингээл ороолаа юм ингээл сүүл рүүгээ за угаасаа тэгэл таалагддаг бол окей, таалагдсан бол окей гэл ингээл нэг тоохоо болчихдог угаасаа. Тийм л хэрэгтэй юм шиг тий. Энэ загвар өмсгөж гэдэг мэргэжлийн өдөр тутам нь ямар хөө байдгийг гэдэг талаар ярив. Гэхдээ мэдээж бас нөгөө өөр газар ажилладаг клиентүүд нөгөө болохоор бас яг ижилхэн юм байдг байх юм цутгацсан юм шиг. Өдөр тутмынх нь одоо яг ажлынх нь хэлбэрийн талаар ярив та. Яг ямар хөө яаж явагддаг юм. За ер нь бол ингээд зурагтай өдөр ажиллаж байхдаа бол би миний өглөө 6 цагт ч юм уу эхэлдэг. Би 8 цагт зурагтай бол би 6-аас босоод тэгээ бие бэлдээд тасглаа гээд шаурт ороод тэгээ сэтгэл зүгээ бэлдээд тэгээ явдаг. Тэгээд ажил дээр очиод 1 цаг hair makeup хийж өгнө тий. Ус мейкап хийж өгөн тэгээд тэгж явахдаа ингээд яг гоё ингээд танилцаа тий. Би ингээд ийм Монголоос ирсэн ийм энийг ингээд ингэж Берлинд амьдардаг одоо энэ трэгэл ингээд юмнуудаа ингээд гоё ярилцаал ингээд гоё тухтай болоо тий. Тэгээд Иесус гэдэг тэгж байгаа юм бол тэгээ ингээд стилист чинь хурж ирээд ямар готлын сайзтай вэ? Тэр яг хөө тэрийг мэдсэн бэлдсэн л байдаг л та. Тэгээ ингээд хоорондоо ер нь ингээд танилцаад тий. За зурагч юм хүмүүс ийм сет дээр тэгэнгүүтээ одоо яг тухайн зураг авалтаас шилтгаалаад иймэрхүү мөдтэй гээ тий. Окей. Локейшнаа танилцуулаад ийм мөдтэй ийм зураг авнаа бид нар гэдэг. Тэгээ хувцас өмсөөд тэгээд гэрэл мэрэл юмнуудаа ингээд чеклээд тэгээ ерөөхдөө ингээд чеклэхсээр л нэг 10 мараа болдог ч юм уу тэгээ 10 цагт зураг яг эхэлж байгаа.
Тэгэл одоо жишээлбэл сэтгүүлийн зураг авалт гэх юм бол нэг 8 хувцастай локейшнуудаа солидог ч юм уу нэг тийм үед стори болонгууд арай илүү нөгөө мууд тэ арай илүү нөгөө тэрнийхээ мэдрэмжийг харуулах тэ арай илүү чөлөөтэй байдаг юу ч хийж болох ч юм уу тийм байдаг. Нэг лукбук гэх юм бол яг зөвхөн ингээд хувцас харуулах хэрэгтэй тэргээд одоо айгүй олон төрөлтэй ялгаатай шүү дээ. Тэгээ иком гингут одоо яг сүүлийн үед айгүй хөгжсөн байгаа. Тэгээд иком нь юу вэ гэхээр онлайн шоп. Одоо нэг захим дэлгүүрийн хувцсны зураг авалтан тий. Тэнгүүт чин одоо ингээд би жишээлбэл энийг өмссөн байлаа гингүүт одоо энэ деталаа харуулаарай, сайн харуулаарай гэх юм бол би одоо жишээлбэл нэг нэлээ ингэж тавцсгаж өгдөг ч юм уу. Тэгээ энэ дээр ингээ акцент өгдөг нэг тийм юмнууд бас байх хэрэгтэй. Тэр нэг хувцсныхаа онцлогийг харуулж өгөх юм. Одоо би жишээлбэл энэ цагийг зармаар байлаа шүү дээ. Тэгэх юм бол би ингээ цагаа жоох ингээ нүрлүгэ ойрхон болоо. Одоо жоох ингэдэг ч юм уу. Тийм юмнууд бас айгүй юм. Тэгэл өдрийн хоол нэг цагт болол хоолоо идчихэл тэгэл дараа нь дахиад тоочоо мейкап тоочоо. Тэгээ ер нь болохоор бодолтой сэргийм гэсэн үг тийм. Тэгээ өглөөний 8-аас ерөнхийдөө 5 6 хүртэл зурагтай байдаг. Тэгэл тэр хүртэл ингээл байнгын юу хувцас солил зураг авах хувцас солил зураг авах болоо. Тэр чинь зөвхөн зурагчтай шиг ингээл аяга олон хүнтэй харьцах юм биш үү? Ер нь бол нүрээ бодуулаад үсээ ягаал стилист нь ингээл тэгэл одоо зураг авалт юу гэдгийг бас нөө продакшн юу гэж бас байгаа шүү дээ тий. Тэр одоо клиентийн чинь нэг төлөөсөн хүн энэ төр байгаа гэхээр ер нь бол аяга хүнтэй их харьцдаг ажил маш их тий. Маш их харьцсан. Тэгээ нөгөө нэг модель чинь ерөнхийдөө гол цөмөн болж байгаа шүү дээ. Тэр зураг авалтны одоо би болохоор тэгж боддог байхгүй юу одоо зурагчин, стилист, мейкап артист тэр гуравчин ингээд нэг цаасан дээр ингээд зураг зурж байгаа бол тий. Чи тэр ингээд биер нь олж өгнө гэсэн үг байхгүй тий. Тэгэхээр тэр бүх хүмүүсийн ингээд уран бүтээлийг чи нийлүүлээд чи гаргаж өгч болохоор тэр хүмүүсийн ингээд хүмүүсийнхаа vibe-ийг чи ингээд өөрөө ерөх төвн олж өгч. Тэрнээс чи тэр зурж байгаа зот нь бол биш байх юм шүү дээ. Тэгээ дээр нь юм зурж байгаа юм биш. Харин тэр бүгдийг ингээд нийлүүлээд ингээд чи гаргаж өгч байгаа учраас тэр бол гол дүрн гэсэн үг тийм. Тэгэхээр бүгдэнтэй ингээд илүү бүгдэнтэй харьцааж чи юу хүсэж чинь бүгдийг нийлүүлээд ингээд гаргаж өгч байгаа артист. Окей. Хүнтэй харьцаа тэгээд эн чинь бас тэгвэл айгүй мэдрэмж шаарддаг шүү дээ. Чи хин юу хүсэж байгааг мэдхийн тулд мэдрэмж шаад. Тэр мэдрэмж ялангуяа тэр хүний хүсэж байгаа юм мэдэрнэ гэдэг чинь бусдыг амар ойлгох чадвартай байх хэрэгтэй юм байна тий. Тэгэхээр ер нь бол загвар өмсгөж хэрэг зүгээр л гадаад байдал одоо гоё сайхан байх. Зүгээр зураг авах биш шүү дээ. Олон талын хөгжил ямар нэгэн одоо зөрчил болоо ингээд тэрийг ойлгодог, ухаардаг тийм мөн чанартай байж ижил сайн модлоос болох юм шүү дээ тий. Одоо нүүдэлчин зам минь их тусалж ин да гэж. Одоо нөгөө нэг чи ингээд өдөр алга ингээд шал өөр хүмүүст ингээд уучраа тэгэнгүүтээ хааж утсан ингээд тухайн олж чаддаг байх хэвээр. Тэгэхээр чи дасан зохицох чадвар өндөр байх хэвээр тийм. Тэгэхгүй бол ингээд тухтай байж чадахгүй бол зурагч нь чиний ингээд царайн дээр угаасаа гараад ирнэ. Энийг юм чи яачаад байгаа юм бэ гэл тийм. Тэгэнгүүт одоо чи поз авахтаа ч гэсэн айгүй ингээд тухтай байх хэвээр тэгчээ чи юм зарна. Тийм болохоор тийм юм дасан зохицох чадвар бас айгүй нөлөөлдөг. Видео сурталчилгаанд жишээлбэл оруулах юм бол арай одоо продукт хийж байгаа юм арай өсрөв. Тэштэй нөгөө нэлээ production ингээд томроо явчихна. Тэгээ тех тусам ингээд олон айгүй юм professional байх хэрэгтэй. Тэг бүх анхаарал чам дээр тийм байх хэрэгтэй. Тэгээ ерөнхийдөө энэ бол бусад ажил шиг яг адилхан ажил мэргэжил гэж явах. Ер нь хүнд ажил тэгээд төсвөр төвчээр асыг шаардах юм. Тэгээд ер нь бол атлет шиг те 10 цаг хөл дээрээ ингээд суухгүй зогсдог. Тэг ер нь бол тэр мөр айгүй жоох хэцүү. Одоо ингээд амар хувц өмсүүлэл тэгэл битээ суугаар сууж болохгүй шүү. Тэгэх юм бол ингээд үрчиж чинь. Ингээд дандаа ингээд байнгын бэлэн байдалд байж байгаа хэвээр.
Тийм болохоор ингээд төсвөртэй байх хэрэгтэй. Одоо тэгээд дахиад жишээлбэл амар ингээл өвөл ингээл цаснаар ингээл 100-ны коллекц авдаг ч юм яг тэг чинь солилцдог байхгүй тийм дээ угаас удирлын өмнө авдаг шүү дээ бид нар. Тэгэхээр айгу ядаргатай амар юм би чангатай байх хэрэгтэй, эрүүл байх хэрэгтэй. Тэд нар чинь зарим зураг авалт нусан дотор энэ төрөөс авдаг шүү дээ. Янз янзын биелгийн өсрүүлээл дээр дээр өндрөөс айхгүй айдаг байдаг хүмүүс л хэцүү юм билээ тий. Амар төвчээртэй байх хэрэгтэй. Сорил их тулгар зөндөр. Тэгэхээр тэр болгоны ард гарна гэдэг бол бас нэлээд юмны учрыг олдог. Төвчээртэй, төсвөртэй бас хүчтэй ах хэрэгтэй юм байна. Beautiful. Nice. Amazing. So nice. Чи жишээлбэл одоо ингээд зогслоо зураг авахултаа хүчнүү хувц солилоо тий. Тэгээ ингээд мэдээж оройн ажил тарангууд чинь амар ядардаг. Тэгээд дараа нь яах вэ? Санаал унах уу? Эсвэл ингээд өмнө нь амар ер нь ядардаг байсан. Өглөө болгон бас тасгал хийдэг болж малал айгүй ингээд өөрийгөө амар трейн хийсэн. Ер нь бол би бас өөрийгөө цэрэг шиг боддог. Ер нь би өөрийгөө бас атлет гэж боддог. Зөвхөн ганц дам модель биш те. Сар марын өмнө бол жишээлбэл өглөө дасгал хийчээд 10 цаг зогсчоод дараагаар нь би ингээл бүжгийн сургуульд явдаг тэгдэг байсан. Тэгээ одоо үйл болоо жоохон миний энержи ингээд сулраа явчих чинь. Тэгэхээр нөө баланс тий. Тэгээд одоо бол жоохон ингээд амралт юм байдалтай. Ачаал их байсан болохоор ингээд бүр одоо нөхөн туйлддаг ш. Тэгээд амар ингээл уйлмар ч юм уу эсвэл ингээд сэтгэл санаагаар ингээл тийм үе тохиолддог байсан уу? Анх эхэлж байхдаа яг Fashion Week-д орвол нэлээл амар гэл ганцаардна тий. Монголоос ингээл хүн байхгүй ингээл ганцаараа. Тэр чинь ер нь бол ингээл тулаа штэ ер нь тий. 200 охинтой туллаад 10 хүн байр суурь байна гэхэр чинь тийм юм болж байгаа. Тэгээ тэрэн дээр амар хэцүү үе зөндөө байсан. Ганцаард тий амар ганцаардна. Тэгэл яг нэг тогтсон газар агуулсан найзтай байхгүй юм боломжгүй. Би яа тэгэхээр ингээд аялаа явчихдаг болохоор яг ингээд best friendтэй ч юм уу байх боломжгүй, boyfriendтэй байх боломжгүй ч гэдэг юм уу. Тиймэрхүү дандаа ингээд айгүй юм ганцаараа ер нь юм цэрэг шиг ч юм шиг л байж хагас цэрэгчлээ байдалтай л ер нь хагас цэрэгчлээ байдалтай. Одоо яг онцгой юм болоо гингүүт ингээд бэлэн байж байгаа. Тиймэрхүү. Тэгж санагд. Тагнууд маань шиг юм шүү. Ер нь бол айгүй шууд л ерөөсөө хэрэг гарлаа цаг. Нөгөө нэг юм зурган дээр гараад байгаа тийм гой сайхан юмны чи ард зүгээр. Зөндөө юм байна тийм. Яа. Тий. Харин тэгэхээр ингээд би яг дийж боддог байхгүй энэ хамгийн чухал юм яг энэ мэрэгжил одоо энэ тухайн мэрэгжлийг эзэмшээд яг ажиллаж байгаа хүнээс нь сонсох чинь шал өөр идэг тийм ингээд зүгээр гоё сэтгүүл эргүүлээл вау загвар өмсөгч их гоё мэрэгжил дандаа гоё хувц өмсөв энийгээл тэгэл олны танил болсон ч юм уу одоо зөвхөн өнгөцхөн гоё юмд нь татагдаад загвар өмсөгч болох гэж байгаа бол ард нь ийм олон юм нуугтастай байгаа байхгүй тийм чамаг манад байхадас би анзаарч байгаа байхгүй тий одоо кол шидэн ирээгүй ч юм уу ирлээ гингүүд маргааш нь тэдэс те шүүтингийн тэдэс гэдэг нь одоо өнөөдөр мэдэгдэн тэнгүүд чи ингээл өнөөдрөөс маргаашийн хооронд чи төлөвлөх ямар ч шанс авахгүй те одоо хоёлаа маргааш өглөө хамт тим хийх их шанс авахгүй ажил шууд гараад ирнэ за тэгээд тэр шүүтингтэй ороод ижил бас тараад гэрлүүгээ хараач үгүрч дараагийн ажил гэж Лондон явах болчлаа Парис явах болчлаа тэр бас айгүй болох юм шүү дээ айгүй тэр ер нь амар их нүг аялдаг тэр бас бүр ингээд 10 цаг ажиллаж байгаа шүү дээ. Тэгснээ 1 цаг аэропорт руу яваа, дахиад 2 цаг хүлээж байгаа. Дахиад шөнө нь нисэн-гүүтээ шүн өөр хотод очиж хотелд ондонгот 5 цаг нойртой дахиад ингээд бэлэн байж байгаа шаардлагатай болдог үед айгүйх байдаг. Тэгээ ингээд ер нь ингээ айгүй сони юм. Хаа юу болоод байгаа мэддэхгүй өнтер байж мэддэг. Тийм ажил штэ тий. Тэгэхээр яг ингээд
гэл нөгөө чи ер нь хизээч дуудах гэсэн ерөөсөө тийм ажилтдаг шүү дээ. Хизээч дуудалтахад ер нь бэлэн хаашаа чи явхад мордоход нэгсэндээ бэлэн яг л одоо нөгөө нүүдэлчин тийм тэгээд одоо жишээлбэл хүмүүс маань бас амьдурдаг штэ модл гэхээр амар гоё аялал гоё хотуудаар явдаг. Очоод тэг ер нь хот үзэх зав гардаггүй шүү. Тэг өдөржингөө шүтинг хийгээл тэгээд өглөө яг шөнө нэрэл ч юм уу эсвэл өглөө нэрэл тэгэл зураг авах болчихвол тэгэл хаяа бол шууд сетээсээ тэгээ шууд буцаал нисээ явчих жаа шүү дээ. Гэхдээ би одоо сүүлийн үед бол жоохон ингээд арай өөр ингээд хот үзээгүй хот байх юм бол би тэгвэл дараагийн 2 өдөр нь би ингээд ажиллахгүй яг тэр хотоо үзчихэж тэгдэг болцсон л доо. Тэгэхгүй бол чи нөгөө жоохон байр суурьтай болчлаа шүү дээ. Тэгэхээр тэгж байгаа. Тэрнээс анх одоо эхэлж байгаа модлууд жишээлбэл Парист одоо ажилд дуудаглаа гингүүд би жоохон Парис үзмээр ингээд бас том толголоод гэж байна шүү дээ. Би агентлагт ажиллаж байгаа юм шиг. Тэгээ би ингээд ажилчнаа юм шиг боддог байсан байхгүй юу? Жоохон байхдаа шүү дээ. Юу хэлсэн тэгэл тэрийг ингээд амар айцтай ч юм уу тэгээ шууд ингээд тулж ярьж чадахгүй ч юм би инкмэрэн интергэлдэг тэгж чаддаг байсан. Одоо саяхнаас бол яг тэр чинь ингээд хамтарч ажиллаж байгаа юм байна гэдгээ ойлгоо. Тэг би агентлагтайгаа би инкмэр надад хэдүүлж байгаа юм тийшээ төлөвлөгөөтэй яваа одоо жоохон ингээд тэгээд аюу тэгшгэн тий хамтарч ажиллаж байгаа юм чинь. Уг нь бол манай ингээ Монголоос бусад орнууд тийм агентлагууд нь mother agency гэдэг их agency гэдэг байдаг байхгүй одоо жишээлбэл би Украинаас ирсэн байх юм бол ингээ Украинда ингээ яг өөрийнх нь ингээ төрлөг хэлтэй ингээ агентлагтай. Тэгээд тэгэх юм бол тэр чинь ингээ чиний өмнөөс бусад бүх орнуудтай чиний ээж чинь болоод ингээ харьцаж өгдөг. Баггүй юу? За даанч манай Монгол тийм байхгүй байсан. Би цаашдаа ерөнхийдөө тэгж гүүрнэ олж байх юм бол бас ингээ тийм хүүхдүүдийн 4 жилийг хөнгөлөх ч юм те. Тийм шүү дээ. Төрөө замын яваад байхгүй. Арай богиносгох тийм юм бодож байгаа. Гэхдээ би өөрөө ингээ ажилттай байгаа болохоор яг тийм юм одоохондоо бол бодлоо. Гэхдээ тийм юмуд бас боддог. Коуч хийтэй, коуч, mother agency болъё гэдэг. Монголоос ингээл явлаа гэхэд өөрөө хөрх хамт ингээл бүдрээл ингээ яваад байхгүй. Агентлагтай харьцаал агентлаг надаас тэгэж тусалж байгаагүй ер нь бол ингээ ингэтэй генетрэг л нэг чи тэгэл өөрөө л өстө нэр очроо. Тэгэл надаа өгсөн нэг өөр би чи өөрөө амар passionate байсан. Өөрөө ингээд амар туртай. Би чи ингээд жирэмсэн багтаа хүртэл камер амар санаж бандаг. Маш их дуртай байсан учраас л ингээд гавхгүй замаасаа алдуулахгүй ингээд явсан. Хүндээсэн ч гэсэн тий. Тэгээгүй нэг зэгэл өөр ингээд арай өөр дуртай юмтай байсан бол нэг хайцсан баглсан баг. Тэгэл гэр орноосоо хоол тий. Тэг хэцүү тэгж олон орны модлуудтай ингээд зураг алтанд орж байгаа хамт ажиллаж байгаа. Тэгэхээр ингээд олон орны модл загвар өмсөгч нарын хоорондын одоо сэтгэлгээний ялгаа, тий одоо хандлагын ялгаа, тиймэрхүү одоо тийм ялгаа чамд анзаарэгдэж байна уу? Одоо ерөн гайгүй шүү. Өмнө чи ингээд нэг тэгж боддог байгаад байдаг ус шүү дээ ингээд. Нэг тэмцээн юм шиг л бинийг хорлдог юм. Одоо ч гэсэн Монгол тэгж боддог байж магадгүй. Гэтэ ингээл цуг ажиллаж байгаа юм шиг ингээл амар гоо ингээл найзууд болол их дандаа тэгдэг. Найзууд болол чи яасан гэсэн юм гэл хамтарч ажиллаж байгаа юм чи яах юм. Тийм. Угаасаа нэг зорилготой хамтын зорилготой одоо жишээлбэл энэ продуктыг надад зураг алтанд орлоо гэхэд энийг аль болох гоёор ивэн харимталтай айтайгаа харуулахын тулд гээл хамтын зорилготой юм чинь хамтарч ажилласан л тийм лөө. Би ч гэсэн ингээд багтаа ингээд модель, жүжигчин энтриг ингээд айгуу тийм спешиал тийм спешиал ажил ингээд оостоод гэл ингээд тэгж боддог байсан байхгүй. Тэгсэн одоо ингээд харангуут чинь ингээд яг адилхан ямар ч ажилтай хамаагүй адилхан тийм одоо жишээлбэл архитектор хүмүүс яадгүй юмнуудаа сураад мацхын тулд ингээ хамгийн шилтгэн байх хэвээр ур чадруудаа сураал ингээл ухаанаа ашиглаад бүх юм ашиглаад тэгж явдагтай ямар ч ялгаа байхгүй. За тэ урлагийн чиглэлээр ажиллах ч бол яг адилхан. Яа адилхан.
тэрэнд бол нэг юм язтай байх ч юм уу тий. Эсвэл чи бүр цаанаасаа ингээд төрцөн төрмөл юм ерөөсөй байхгүй. Өглөө ерөөсөй чи чинь өчтөр бараг 2 цаг дасгал хийсэн үү? Тийм цаг хийсэн үү? Өглөө Өглөө босоод ерөөсөй йога хийгээл хүсрээл твхцээл дараа нь чи шүршүрт орж байхдаа ингээл амар орилж мөрөө. Хүүхд басна. Би бүр сандарсан ч юм байна. Өглөөс алуулж байгаа юм. Тэгэхээр сайн дураараа хүн бас ингээд усанд орж байхдаа хүүхд басаар ингэж тий өөрийгөө завчрааж ингэж сайн дураараа чинь тулаа хийдэг. Тий. Тэгж Тэгэхээр чанга байгаа байхгүй юу? Цаашаа нөгөө нэг сэтгэл зүйн айгуу чанга хатуу байдалтай болдог. Чи энийг давж ийж дараагийнхаа юм гэсэн. Тэгээд тэгэх юм бол тэгээд угсаа ингээ хүүтэ усанд ороод тахаар нэг амар даарч марах болчихдог юм лээ. Тэгэл жишээлбэл ингээл мангар хүүтэнд зурагтай байлаа гэхэд өөлөөл тэгээ суухан бол тэгээ чамд хинч sorry чи мөнгө авцсан чи зураг авах хэрэгтэй чи дүү яаж авах хэрэгтэй чи чамайг уусаа явуулахгүй sorry өөлж чадахгүй тийм юм чи ингээл окей зүгээр гайгүй даахгүй нөө гэл тэгээ байж ах хэрэгтэй сарлууд өөртөө тэгэл өөрийгөө байн хурцлах юм байна тийм ер нь бол одоо бие жишээлбэл чи яг энэ хിവэр нь ингэж байлгахын тулд ингээ барихын тулд бас ингээл дасгал байх юм тэгэл йога аяа гоё хийдэг гээ. Тэгээ йога их гоё юм бэлээ. Өглөө чинь нэг цаг ерөөхдөө яг дасгал хийдэг байхгүй юу. Тэгээд нөгөө амарч исэн болохоор арай илүү урт хийдсэн. Гадаадын загвар өмсгч нартай тэгээд жишээлбэл хамт ажиллаж би бинээс сурах юм эсвэл чи ингээ хараад вау ингэт юм бэ тий. Тэгээд сураад авах тийм юм эсвэл яг эсэргээрээ тэд нар чамаас бас ингээд юм сураад чи бусдад бас шинэ юм ингээд зааж байгаа юм тийм юм гардаг уу? Тийм гарна шүү дээ. Анх нилээ ингээл хардаг гэсэн. Ингээл яг ямар поз авч яаж хийж ингээл. Одоо болохоор ерөнхийдөө би айгуу сайн болцсон өөрөө. Ятрахтай. Гэтэ нэр ер нь ингээд одоо бол тэгээ бус мэдээлэлд надад айгуу хардаг. Тэг. Яг яаж юм. Тэгэхээр өмнө нь надад харж явж исэн бол одоо харуулдаг болсон аа. Тэгээ одоо л тэгээ харуулдаг болсон. Яг нөгөөнийхээ яг юу хүсэж байгаа ингээл нэг үг сонсоо шууд залаа. Тэгэл сав гэл ингээл дуусах шүү дээ. Тайлбарлах. Nice. Тэр гайхамшигтай. Поуз энтерч бол амар байна гэдэг. Тэгээ нэг би ч амар их ингээд өдөр болго ингээд зургтай онгоч тэр бол миний ингээд дадал болцсон би ингээд мэдээ амж байгаа ч хийж болохоор болдог болцсон байхгүй юу. Тэг ингээд нэг бодгоо болцсон ингээд миний одоо би жишээлбэл ингээд кодлцсон юм шиг ингээд чиний гарт орцсон л байхгүй тий. Тийм болцсон болов. Тэгэл одоо л амар байна гэл. Энд тэнд очил зөөр ингээл чийлрэл өөрөөхөө ингээл байж байгаа гот ингээл ажил дуусчих. Тэгэл дуусчихсан. Тэгээ амар болцсон. Гэхдээ тэр хүртлээ маш их зүйл сурж, маш их өөрийгөө хурцаалж их зүйлийг анзаарч тий ингэ тэгж явж иж юм болно тий. Чинь процесс тий. Одоо л ингээ бодонгот чинь ингээд миний 7 жилийн хөдөлмөрч юм байна. Тэгэхээр энэ 7 жилийн хугацаанд чи ингээд амар шантармаар тийм юм гарч ирсэн үү? Бүрстэ за боли тий би одоо ер нь яах гад чи ингээд өөрийгөө зовоод байгаа ингээд хайчмаар тийм үе гарч ирсэн үү? Тэг зөндөл гарч ирсэн. Тэгээд би ч нөгөө нэг бас нөгөө юм байглаасаа турхаа хүн бол биш. Яг турхаа байсан тэгээд хятадд нэг жил сураад 10 жил тархалаад тэрнээс хойш айгүй их ингээд уртлын таргалдаг болсон байхгүй юу. Тэгээ би чинь жирэмсэн багтаа 26 ил нэмээд. Тэгээд тэр үе бол миний айгүй надад айгүй хэцүү байсан үе. Тэгээд дээрэс нь зүгээр тийм байсан болохоор би ингээд лав гэж босч ирсэн тийм үе байхгүй юу. Тэгээд тийм болохоор тэр үе өнтер бас айгүй гоё. Амар хэцүү байсан ч гэсэн тэгээд би болохоор тэгж боддоо. Энэ айгүй гоё логик стратеги байхгүй юу. Хэцүү байх тусам улам хүчтэй ингэж би түлхдэг өөрийгөө. Чамайг ингээд хэцүү юм цохиод тагтсан чи ингээд урдаас улам ингэж хүчтэй босч ирдэг. Тэр бол намайг илүү хүчтэй болгодог. Түүнээс ч ингээд за өвтлөө гэл ингэж шантраа унцдаг шүү дээ. Тийм юм надад байха болцсон. Тийм болохоор хэцүү байх тусам болон 3 жил ингээд зүтгэж явж байгаад шантраад хайцсан бол өдөрт энд хүрэхгүй байх байсан. Амар харамсалтай тэгэхээр баг багаар өөртөө сорил тавиал чиний хэлснээр
өөрийгөө хурцлал, өөрийгөө хөгжүүлээл, хувь хүнийхөө сэтгэл зүй бас аягүй чухал тий. Би зөвхөн бие бэлдраа биш сэтгэл зүгээ л чангалах хэрэгтэй юм. Шантарчгаар чинь нэг амар тэнэг штэ ингээд нэг юм ботцсон байжгаад явж яснаа дундаасаа чадахгүй мэн гэдэг юм бол тэгээд sorry үстэй. Яг хөшөрснийхөө хойно тэгээд шайсаа яг Манай энэ Германд гараад үзсэн. Германд ирчихсэн болчих. Иймэрхүү шинж тэмдэг хэлдэг. Германд загварын салбар нь ямар хөө ажиллахад? Манай Германд ч жоохон чиз шүү дээ. Ер нь бусдын орнуудыг бодвол чиз гэхээр одоо чиз жоохон арай нөгөө нэг юм commercial тал руугаа. Одоо нэгсэндээ аягүй хэлбэр гэсэн үг. Одоо арай нэг юм чөлөөтэй гэсэн. Одоо жишээлбэл Paris Center-т очилдог юм уу чигээл no fun at all. За ерөөсөө инээж болохгүй. Одоо ингээл бүгд ингээл амар on point бүгдээрээ тий. Cycle ингээл бүгдээрээ ингээс хоорондоо ингээл нэг амар юм ярьж марихгүй ч юм уу. Бүгдээрээ яг цагтай. Hermes Center-т ч болдог ч юм. Нэг ч зураас гарахгүй чи ингээд миний ингээд хуцаг ингээд өмсүүлж өгч юм. Тэр чинь Hermes-ийн торг моргон уу тий. Тэг ингээд яг ингээд байж байгаа. За тэг ингэж хуц надад хуцас өмсүүлж авахгүй. Би тэгэл ингээл байж байгаа. Тэг ингээд талчхан чинь германч ч болохоор ингээд би ингээд талчхнаа бодохгүй их байна. Айгу чөлөөтэй юм байл. Айгу чөлөөтэй тий. Тийм тэгээд яг high fashion гэдэг юм бо тэг хүмүүс нь ч гэсэн яг тийм Paris Center бүгд л on point яг ингэ л ажиллаа л хийгээл гэлдэг. Германд амар гоё. Тэгээд би Германд дуртай. Тэгээд Германд бас клиентууд амар юм үнэч. Чи яг анзаарсан бахтай ингээл Германд угаасаа хүмүүс нь айгүй тийм authentic бас тийм ингээл шудраг хилчдэг. Тэгээд тарахгүй хэлээ. Тэгээд ячдаг. Тэр нь амар гоё. Тэгээ нэг ингээд надад дуртай болсон бол ингээд клиентууд ингээд дахин бүглэлээдэг. Тэгэхээр амар гоё. Тэгээ кастингд явах шаардлагагүй. Тэр нь бас амар гоё. Угаасаа Германд тийм кастинг их яадаг байна. Тэгээ нөө шууд зургаар цахим яваар. Тэгэхгүй Лондон энтерт чинь кастингууд бас тэгэл яваал. Ядраа. Тэгээ би Германд амар дуртай. Хамгийн таалагдсан сэтгэлд чи ингээд үлдсэн, гоё санагдсан газар байлээсэн. Эсвэл клиент ямар клиент байсан? Яг амьдрахаар бол Берлин явуулаа. Би энэ Баварлаа Мюнхен рүү татаа. Берлин Мюнхен гэж бид хоёр ингээд байгаа. Берлин хаач байхгүй. Тийм байна. Тэгээд аялахаар бол юу юм яа. Юу Копенгаген сүүл миний ингээд алмааруулсан намайг. Копенгаген. Яа тэр нэг юм дээр үеийн барилгуудтайгаа модерн барилгууд нэг ингээд нэг зэрэгцээ тэгэнгүүт чинь вау гэдэг чинь тэгэнгүүтээ архитектураас нь ингээд харангуут ямар амар потенциал сайтай хүмүүс ингэж бодогдмоор тий. Тэгээ яг шууд ингээд харагдчих жоох байхгүй тэр хүмүүс ингээд хэрэг боддог тий хэрэг мэрэгчлээ тийм байна гэдэг ингээд шууд харагдчихаа. Тэгээ намайг хэрэг ултай хандчих. Тий. Намайг алмаар болсон. Нью-Йорк бол мэдээж надад бол кинонд байгаа юм шиг санагдчихсан. Би бүр ингээд юу гэдэг юм би ингээд яг бэдэт юм уу гэж одоо тийм бэстэй Лондон бас амар гоё. Хамгийн нэг л хот бүгдийн онцлогоор гоё. Өөртөө амар гоё. Тэгээд яг би болохоор ингээд амар том хотод ингээд бужигнаад тэгэн бол би ингээд амар ядардаг. Амар олон хүнтэй бас ингээд бас байж удаан байж чаддгүй. Тийм болохоор Берлин яг ингээд яг таарсан санагддаг. Яг хот нь хот. Тэгтээ бүр амар crazy биш те. Тэгээ Берлинд нөгөө нэг мөнгө энтер амар чухал биш. Тэгээд чиний яг ямар хувцастай, ямар гарал үүсэлтэй, нэг бачкан палаж мөсцөө явж хат нөгөөх нь ингээ шаал өөртөө ингээ өөрийнхөө ингээ персоналитигаар хувцсаар ингээ илэрхийлдэг. Тэгээ ямар хүүстэй, ямар эрэгтэй хүн сонирхдгүй, эмэгтэй хүн сонирхдгүй бла 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 ингээ юу ч хамаагүй хүн бол хүн чиний зүгээр хайр
эрхчлөө тэр л аюу хамаатай. Тэр нь аюу гоо. Энэ хүн чөлөөтэй бусдыг байгаагаар нь хүндэлдэг, ойлгодог, хүлээж авдаг, хүлээн зөвшөөрдөг хүн л болох юм тийм. Энэ чинь юу ч өмссөн ямар ч та үстэй хинийгэж тэрвэрэд нэг залуу хоёр залуу тэрвэрлдэ явж гинэ, хоёр хүүхэн явж гинэ тий одоо гурлаа явж гинэ хамаагүй энэ хүмүүс ч юм бүгдээрээ л уйлдаг, инээдэг, хайрладаг тий өвддөг тийм хүмүүс байгаа. Тэр хандлага аюу тийм дэлхийн мэдээ хандлага гоё болсон. Тэгэл би биэндээ ингээл туслаад ингээл homeless хүмүүс байсан ч гэсэн тийм хамаагүй юм яриад л очиол дуулж яах гэх юм өгөөлтэй. Тэр аюу амар гоё санагдсан. Берлин тэрнээс одоо жишээл Нью-Йорк гэнтэр хичнээн амар супер ч гэсэн яг жоох нүг карьер гэсэн хүмүүс аюу бүгд ингээл те яарал гэсэн юм байдаг ч юм уу те аюу ялгаатай. Тэгэхээр яг нүг Берлинийг эндээс өөрөө хот байхгүй гэдэг байгаа чи тэр мэрэгжил сонгоход нөлөөлдөг хүчин зүйлсэнд нийцүүлээд нь санхүүгийн асуудал тий. За би энэ мэрэгжлийг эзэмшээд энүүгээр ажилласнараа би өөрийгөө тий хоолдож чадах уу, гэр бүлээ авч явж чадах уу, энэ мэрэгжил маань миний амийг тосдох уугүй юу тий гэх мэтчлэн ингээд юм юу ярьдаг штэ. Тэгэхээр хоёлаа энэ талаар бас ерөө сонирхолтой ах хэрэг одоо хин нэг нь загвар өмсөж болох гэж сонирхож байгаа бол энүүгээр чи хоол олж идэж чадах уу тий одоо ээж нь чи тэрний хооронд их сургууль сураа гэдэг ч юм уу тий. Тэгэхээр энэ тал дээр юу гэж боддог вэ? Загвар өмсөгч нар одоо олсон тэр цалингаараа жишээлбэл ингээд тий амьдраад гоё ингээд тэгээд явах шанс юу байдаг уу? Тэгээ ерөөдөө бол угаасаа одоо нэг хоногийн хөлсөн нэг сар ажилласантай тэнцүү байдаг ч юм уу тэгж нөгөө talent artist гэдэг маягаар утгаараа явдаг болохоор тэгээ яг нэг хоногоор яадаг салинждаг. Тэгээ угаасаа гэхдээ чамаас бас шалтгаална яа тэгэхээр энэ бол ингээд байнгын ажил биш тий байнга ажилтай байна гэсэн үг ерөөс биш тийм учраас тэрэн дээр бас ялгаатай. Одоо нэг сар өдөр болгоо ингэж ажиллаа сарын цалингаа авах биш тий одоо чи энэ 7 хоног 3 хоног шүт хийлээ тэр 3 хоногийн мөнгө авах. Тэгэхээр сайн гэдгээс чинь бас шалтгаална. Тэгээд хэрвээ ингээд сайн болчих юм бол ерөөхдөө more than enough. Тэгээд гоё. Амжилтанд хүрэлцэх үү тий. Тэр нь л амар гоё ацтай санагддаг. Яагаад тэгэхээр тэгэл одоо жишээлбэл би Парис руу зураг авалттай байх юм бол миний клиент маань миний амар гоё хотел гаргаж өгнө. Онгоцны билет гаргаж өгнө. Тэгэл тэр ятгаа зүгээр онгоцны бодлоос хотел руу явах таксины мөнгө юм уу тэгэл ингээл сетэн дээр юу яа хоол ингээл амар гоё ирүүл хоолнууд ингээл өгч мөгдөг ч юм уу тэг амар ингээл хүндлээл тийм байдаг. Тэрнээсээ хангамжтай амар сайн. Тэг ер нь бол амар гоё амар сайн. Чамайг загварын ертөнцид хүл тавьснаас өнөө хүртэл одоо энэ загвар өмсөгчийн имиж маш их өөрчлөгдсөн байгаа тий. Тэр чамд бас ингээд амар илт мэдэгдсэн үү? Ер нь ажил хийгээ явж байгаа чинь дээрэнгүү хандах ч юм уу эсвэл одоо нөгөө бэлгийн дарамт гэдэг штэ тийм юм гарах уу одоо чамайг загвар өмсөгч юм бол энэ одоо хизээр бэлэн те хуцаа тайлахад бэлэн гэсэн хандлагаар ханддаг ч юм уу 7 жил мөлийн өмнө ер нь жоохон тийм байсан Монголд энтертэй ингээд гоёлд орж явахт жишээлбэл ингээд над чи миний хувц энтер гэдэг нэг тэгж мэгчээсэн. За нэг тийм тэгээд сквал ингээд жоохон бахт чи ингээд та нар хуцаа зөө юм уу энтер гэл амар тэгж мэгдэг байсан. Та нар их та нэрээ загвар өмсөлж явахт чи гэж мэгээлсэн давхар өөр ажил хийлээ. Нөө нэг юм жоохон хүүхдүүдийн нөө ингээд дуур хүслээр ингээд тоглож өнгөө ажил хийлэгдэг те тэр чи 15 та хүүхдүүдийг ингээд зарж штэ зарж нөгөө нэг шүний ингээд жуулчны бааз энтерт ингээд Монгол хувц өмсүүлээ тэгж мэгж явдаг гэсэн. Тийм юмнууд байсан. Тэгээд одоо бол нэлээд өөрчлөгдсөн ер нь л те яг модельуд ч нэг их инфлюенсер хийдэг болсон. Тийм юм юу чухал байдаг болцоо ч тийм нахаа болцоо. Харин ч ингээд амар гой хүндэл одоо тийм хүндэлдэг тэгдэг болсон. Гэхдээ яг бас Монголд ямар байгааг би сайн мэдэхгүй байна. Тэгэхээр ингээд
бас ингээд гайгүй ажиллаж байгаа мэдээллүүдийн би нэг нь учраас тийм болохоор намайг хүндэлдэг гэж магадгүй тийм. Харин тэгээ жоохон хүүхдүүдтэй бас яаж харьцаж байгааг нь би бол сайн мэдэхгүй байна. Гэхдээ ерөнхийдөө бол дэлхийнхаа стандартаар бол загвар өмсгчдийг маш их хүндэлж айгуу гоё харьцдаг тийм. Тийм ажил дээрх тийм бэлгийн дамтны асуулт гэж гарах уу? Одоо юу гэдэг зурагчин чинь жишээлбэл чам руу хандраал тий. Тэгээ хэрвээ чи нүүрэхгүй бол ингээл амар дараа нь онцгүй. Тийм юм гарах. Тийм юм надад бол хэзээ тохиолдож байгаагүй. Одоо нөгөө нэг инстаграмаар бүгд дуу хоолойтой болсон болохоор тэр нэр айгаад бас тийм. Тэрус хаяад идэх байхгүй юу? Ээж мэж нар бичээд идэх байхгүй юу? Охиноо тэгчүүл яах вэ? Заан шинд нь өөрчлөлт гарах уу? Яах вэ юу гэл ингээл айгаалтай санаа зовж мөөл тэгж мэгдэх байхгүй. Тэгээд нэг мэдээж энэ бол ганцаараа ингээ далайд ороо ингээ сэлж байгаа юм шиг те. Өөрөө л хөлөө алах хэрэгтэй. Тэгээд яг мэдээж зааш нь мэдээж өөрчлөлт гарна. Хүмүүс ялангуяа одоо нөгөө нас нарийн төлөвшөөгүй үед энэ төр бол ингээл анхаарлын төвд байгаа хүмүүс чинь ингээ жоохон өөр бол тийм байд шүү дээ. Тэгээ ер нь бол тийм хувь хүний одоо бүр суурин төлөвшөл тэр нэр аягүй чухал. Дөнгөж эхэлж мэхэлж явахад бол тэгэл зарим нэг ах мах нар тийм өөстө ахын дөө тийшээ яваад ирээ, тийшээ яваад яах нь тийм юм авч юу юм. Чиний зургийг чинь гоё муу яавэ гэдэг энэ төр гэл тийм. Тиймэрхүү яг юмнууд ирчихсэн. Тэгээд азар бол тиймэрхүү юм их амар би чинь нэг амар бас юм материалист нэг амар сонирхолтой шунал юмчтай биш болохоор азар тэгсэн тэгэхгүй одоо жишээл ингээд яг персоналитет ингээд суугаагүй төлөвшөөгүй хүүхэд ингээд ороод ирэх юм бол бас Монголаас жоохон тийм зарим нэг ах нар байгаа тий. Тэд нар нь ч бас нөгөө жоохон гиндүүлээд уруулаа ашиглахаа сайн мэддэг л ах. Тэгэхээр айгаа өөрөө л айлтар ах хэвээр тий. Ер нь бол чөлөө цагаа юу гэж өнгөрөх таа. Зүгээр би шин тийм хоббит болсон. Тэр өстө гоё юм бэлээ. Зүгээр ингээл бэкпэкаа үрээд өөр хүчтэй аялал хийдэг гэсэн. Хашаач хамаагүй эсвэл дотроо яг destination сонгоод үгүй сонгохгүй. Тэр нь хамгийн гоё. Өрөвч өгөөрэй тэгэл. Юу шиг нэг балинч юу гэдэг лээ? Бадарчин. Бадарчин шиг. Окей. Бадарчин шиг тэгэл айгу олон хувц авч явдаг. Аялаад авах тусам чинь айгу минимал болоод яг хэрэгэлдэг юмнуудаа л авч явдаг. Тэгээд би нэг өөр хүчтэй тэгээ хаашаач хамаагүй. Өөрөөр ингээ хотод ингээ сэрж мэддэг болохоор ингээ за ингээ зүгээр гараа авчдаг. Тэгмээд ингээ дэлхийг хэлнэл ер нь чинь мангар сонирхолтой. Би тэгээд очисон хот болгон дээр ерөөхдөө ингээ төв талбай малбайд ингээ хамаагүй ингээ хинч хүмүүс харж байсан хамаагүй бүжгэлж мүжгэлээ. Тэгээд тэрэнд ингээд би юугаа ингээ ерөөхдөө за ингээ сайн байна уу? Намайг хүлээж авч байгаад баярлалаа. Тэгээд дахиж хэрвээ би энэ хотод хэрэгтэй байх юм бол би дуртайгаа хурж ирнэ. Тэргээд жоохон юм ярьж байгаа явж дотроо бясалгаж байсан тий. Энэ үедээ чи анх ер нь номоор дамжуулж танилцчихсан тий. Цахимаар би нэг сониуд зүрхээ яг номон дуртай хідэн Монголд байдаг яг өөрийнхөө хүндэлж явдаг хүмүүст өгөхгүй тэгээд инстаграмаар шууд холбогдчихсан тий. Тэгээд хэдэн жилийн дараа уулзал хоёул Мюнхен хотоор нь яваал тэгэл одоо ингээл амар гоё. Одоо Монгол орох юм байна тий. Тэгээд айгаа гоё тэгээд номон дуртай, номны орхотон гэсэн утгаар нь бас амар яд мэлдэг. Тэгээд зурж, будаж, хайчиж бас нааж агуу урлагийг бүтээцгээе. Карантин дахтаа хүүхдтэй байх үедээ юу хийж болох вэ гэд видео өмнө нь оруулж исэн. Тэрэн дээр нөө чингүүгтэй ничээстэй зураад бочгисэн штэ амар хөрх. Энэ шоу момог чи ингээд зурж мураад. Тийм биш үү? Тийм. Тэгээд боломжтой бол энэ номыг аваад тэгээ гоё хүүхдүүдтэйгээ сууж агаад тэгээ нэг эхнээс нь ахуулаад гоё зурх юм бол амар гоё бүтээлч тийм үе болно. Хүүхдүүд чинь ч гоё, өөрт чинь ч гоё. Тэгээд яаж яваад ер нь ном орчуулъя гэх юм. Сингапурт явж байгаа тэгээ би энэ номыг хараад тэгээд ямар гоё юм гээд тэгсэн чинь тэгээд нэгийг аваад гэртээ ирсэн байсан. Тэгээд тэгсэн чинь ээж хөх ямар гоё юм чи орчуулаач гээ. Ийшээ нэхэл би энэ зохиолч руу нэхлээд мэйл бичээд тэгсэн чинь хэвлэлийн газар руу Lawrence King Group бичих гэдгсэн. Тэгээд би бичээд тэгсэн чинь nice тэгэл да энэ гэдэг надад нэг ирэхэд зарсан байхгүй. Өгч юм шиг.
Хэвлийн газар чинь гэхдээ зарим хүмүүс тэгдэдэг шүү дээ. Хэвлийн газар ирэхээ зөвхөн хэвлийн компанид өгдөг гэдэг үгүй юу? Чамд хувь хүнтэй түрээстэй тэгэл болцсон шүү дээ. Чи өөрөө зүгээр имэйл бичээл. Тийм би тэгээ 17. Ийм ерөөсөө ингээл санаачлахыг гартаа авдаг тий. Нэг юм хиймээр санагдлаа алхам хийлээ. Үр дүн гарлаа. Имэйл ер нь л имэйл тэгээ чи нөгөө нэг юм цаасан бас амар гоё зузсан. Энэ нэг юм дуудаж муудахад гоё тийм. Стандартаар нэг гээд нэлээ яасан. Ер нь цаашдаа дахиад юм ном бичих санаа байгаа юу? Ном би чи нөгөө нэг бас бичих туртай. Тэгээд цаашаа бол киноны салбарлаа орно. Тэгээд миний ингээ бичгийн хэлбэр олонгод жоохон юм хөрвүүлчихсэн үгийн юутай. Тийм стилтэй. Окей. Тэгээд би ингээ уг нь ингээ жоохон ингээ тийм одоо шүлэг мүлэг шиг юм бичмээр идэх байхгүй. Тэгээ ингээ бичгээ явж байгаа ингээ сонжроо явчихсан заяа. Тэгээ яг нэг скрипт кино зохиол гэдэг тиймэрхүү бичих байх. Германд нөгөө миний дуртай загвар өмсгч нөгөө Germany's Next Top Model-ийг энэ чи явуулаад 40 жил явуулсан. Айгу мундаг. Тэгээд бизнесмен юм л таахгүй юу. Тэгээд энэний ном байдаг. Энэ эмэгтэй номноос би хамгийн анх загвар өмсгч гэдэг хүн ер нь юу хийдэг юм бэ? Ямар хуу юм туулж гардаг гэдгийг анх уншижсэн байхгүй. Тэгээд бүр өстө эн чинь ингээд зураг авалтынхаа тухай одоо хүүхүүт усанд ингээд тэг ингээд цогсоод ингээд чичрээд дайжаад чичиржсэн мөртлөө ингээд яг зураг авах гэсэн чи ингээд өөрийгөө чангалаад ингэжсэн. Тэгээд бүр багасаа бас Нью-Йорк явцсан. Биеэ даацсан гэ. Тэгээд би зүгээр яг бодсон байхгүй. Яг энэ шиг чи гоё ингээд өөрийнхөө яг тэг замналаар тэгээд өөрийнхөө олж мэдсэн сурсан зүйлсийг ингэж бөөгнүүлээд гоё юм ном гаргавал дараагийн загвар өмсгч болох тэг залуу одоо иймэд тэг хэрэг болно шүү дээ. Энд нэгээд нэгсэндээ чи тухайн үед мэдээлэл маш бага байсан бол одоо ингээл цахаасаа гоё рол модел гараад ирчихлээ шүү дээ. Тэг ингээл чамайг хүмүүс одоо чиний замналаар явахыг хүсэж байгаа хүмүүс ингээл тэгэхээр чамд бол ингээд хэлэх юм зөндөө байгаа байхгүй. Тэгэхээр иймэрхүү ном гаргавал яг би нөгөө нэг өгөхөөс өмнө бол нэг номтой өгнө гэж боддог. Биографтэй. Тэг яг моделийн юм дээр бол тэгж бодож байгаа юм байна. Их хүн ингээд охин дүүдээ зөвлөж юм шиг ээж ингээд охиндоо зөвлөж юм шиг энэ хэлдэг. Тэгээ Монгол гэрт ингээд хөвтцэн хаардаа. Тэгээд энэ Монгол орон очиж исэн улсуудынх нь хамгийн гоё гэдэгт нь орцсон тоонд энэ хаардаа Монгол гэртэй. Гоё агаад ийм хай диплом чи Монголд аягүй илэлтэй. Тэгээд би энэ номыг зүгээр харж чамд харуулъя гэж бодоод нэг номтой нэг кинотой болж өгөх гэж боддог. Гэхдээ одоохондоо л арай болов. Энэ маань юм ногоо юм уугаад байдаг. Энэ юу вэ? Энэ л мате сэвага. Yerba mate гэдэг Аргентин, South America-с гаралтай. Culture. Тэгэнгүүтээ кофений агуулгын дүртэй. Тэгээд кофений аварн дууж гэж одоо яа тэгэхээр нэг кофеинд би амар дуртай. Тэгээд кофе надад сүлтээ нөлөөлөх болцсон гэсэн. Тийм нэгсэндээ кофений оронд л энэ кофеин ихтэй энэ цайг уух юм байна тий. Тэгээд цаашаа судлаадсэн чинь харин эрүүл мэндэд аягүй хэрэгцээтэй одоо бодисын солилцоог сайжруулах, хоол боловсруулах одоо тэр бүх зүйлийг ингээд хурцсахдаг юм бэлээ. Тэгээд мод бас гоёлгодог. Тэгээ амар олон юм байна. Тэгээ ерөнхийдөө ингээд мангаргаа ингээд судлаг боловчдаг модель надад яасан танилцуулсан. Тэгээд би өөрөө туршиж үзээ. Тэгээ oh my god гайхамшигтай. Тэгээд би cultures энэ соёлыг ингээ Монголд оруулъя гэж бодод. Яа тэгэхээр би ингээд найзуудтай хэлээд зохгүй миний ингээд амар хайпер байгаад байгаа нь бас энэний бас тэгээ нөлөөгөр бас байгаа. Тэгээд бас дээрс нь ингээд хүн чинь ингээд нэг юм ингээд кодлоод уухаар ч яг тэгчтэй шүү дээ. Тэгээд би энийг ингээд өглөөлгөө уух болгонда тэгээд би ингээд гоё ирч хүчтэй ингээд чи өөрөө бүр даалт хумсартаа тэгээ ингээд болцсон. Тэгээ тэнгүүт чи энэ ингээд миний бие рүү оронгууд чи яг тэр үйлчлэлийг үзүүлж байгаа юм шүү дээ. Монголд энэ соёлыг дэлгэрүүлэх гээд утгагүй
матеныхаа ингээ худалдааг явуулж эхэлж байгаа. Ер нь коронавигаас болоод загварын салбарт ялангуяа загварны одоо мэрэгчлэлтэй холбоотой гарч байгаа өөрчлөлт анзаарэгдэж байна уу? Корона ч одоо маш олон салбарт нь шанс өг боломж өгөнгүүтээ маш олон салбарыг төвөөж шүү дээ. Яг бидний хувьд болонгот нэг модельууд ч нэг хамаарлаа. Гэхдээ яг фэшн салбарт бол хүмүүс айгүйх онлайн контентууд хийж байгаа. Жишээлбэл одоо Balenciaga жихэн шоу хийгээгүй тэг контент хийсэн байгаа. Дижитал контент. Тиймэрхүү юмуд нөлөөсөн. Тэг дээрэс нь нэг онлайн кастингууд айгүйх явж байгаа. Тэг онлайн зумэр ингээд колтон гутаа. Онлайнаар чи алхахтаа энэ ч мэгээд тэгэхээр чи нэгсэндээ уцаа тавьчаад тэгээд алхаж болох боломж очих нүг шаардлагагүй болоод шууд онлайнаар зүүмдэл наа камер барьж байгаа хүндээ жоохон энэ өнцгөөс авах хэлтэй мэлээ ч шиг тэгч мэгээд би энэ дээр нэг кастинг хийсэн байхгүй. Царим кастинг сонирхолтой. Тэр аягүй сонирхолтой байсан. Ойрын ирээдүйн төлөвлөгөө. Ойрын ирээдүйн төлөвлөгөө одоо 2 сар дахиад фэшн викт орно. Тэгээд саяхан Нью-Йоркийнхаа агентлагтай гэрээсэн. Тэгээд коронавигийн үеэр бол ерөнхийдөө яг карьераа арай өөрчлөе, хай фэшн чиглэл рүү явъя гэж шийдээд тэгээд би бас өөрийгөө яг бүрэн амар яг хичээж исэн гэж мэдчихсэн хэрнээ бүр амар ингээд яг модель гэдэгтээ ингээд dedicate хийгээгүйсэн гэдгийг ойлгосон. Тэгээ өшөөх хөдөлмөрлөж эхлэв. Тэгээд би агентлагтайгаа ярилцаад би одоо ингэ өсөө тайрлаа, юм болголоо. Тэгээд би одоо яг миний цаг үе юм шиг надад мэдрэгдэж байна. Тэгээд коронатай удаан байхад ингэ туршаад үзье. Тэгээд ажиллахгүй бол тэрлээ зүс бол ургаж шүү дээ. Тэгээд ч одоо бид нар тэгж ярилцсан. Тэгээд манай агентлаг тгийг наач өстой гой санаа байна. Гэхдээ бас жоохон айсан байсан манай агентлаг чинь ингээд мөнгө олдог тийм клиентууд ч commercial client өмнө нь чамаа бук хийжсэн өстэй бук хийх болчул яана энэ төр гэдэг чи риск хэмээрэл өөрөө мэддэг гэсэн аахгүй тэг би окей риск хий тэгээ миний портфолиог шинээр бэлдээд шинэ зургууд авахлаа ерөнхийдөө ингээд new face гэдэг гарч ирсэн. Одоо яг энэ type ч нөгөө андрогийн type гэх тий яг одоо нэг айгуу тийм хүчтэй тийм бие даасан хинээс ч одоо үл хамаарсан бусдын нөгөө санаа бодлоос айгуу үл хамаарсан яг тийм. Гэтэ энэ бас яг чиний хувь чин чанар чинь тий чиний personality. Би бас яг асуу гэж бодчихсон. Яаж одоо жишээлх юм бол бусад хүн чиний тухай юу бодож байгаа чи огт хамаарахгүйгээр тий яг өөрийнхөө ингэж оршин байж чадах вэ? Тийм зөвлөгөө өгөөж одоо маш их охтууд жишээлбэл айгуу санаа зовоол тий би бол н одоо тэгмээрээ гэхдээ тэр намайг юу бодчих юм эсвэл энэ намайг юу бодчих юм тий эсвэл намайг муу илчих юм билүү гэдэг ингээ айж эмээснээс болоод бусдыг боцноос болоод ингээ хоошоо судаг шүү дээ тий тэгэхээр тэгхгүйгээр ингээд яаж яг өөрийнхөөрөө тий тэгхдээ бас нэг хил хязгаар байгаад байгаа зааг одоо бусд надад хамаагүй гэдэг нөгөө тэдний их ашиг хүндэд ингээд байгаа юм биш тий яг өөрийнхөөрөө гоё оршоод бусдын санаа бодлоос үл хамааран ийм гоё хүчрхэг юм орших руу байгаад байгаа байхгүй тэрэнд яаж хүрэх вэ хамгийн анхны алхам юу вэ тий ганцаараа амьдарч эхлэх юм лөө. Одоо бие даах тийм. Бие даах юм лөө. Хүмүүст ингээ хамаарлах одоо би жишээл ингээ жоохноос нэг ерөнхийдөө ингээ ганцаараа өссөн. Тийм. Ээж маань хоол ажилтай. Тэгэл би ингээл хамаатан саднууд хараа ингээл нүүгэл тэгдэг байсан. Тийм болохоор багаас тэр бол надад яг суудсан. Тийм байсан. Тэгээд яг тэгэл хүмүүс ингээл айгүй их угаасаа л хэлнэ шүү дээ. Тэгээ бодгол хэрэгтэй чи тэдний төлөө амьдарч байгаа мó өөрийнхөө төлөө амьдарч байгаа мó. Энэ бол маш чухал асуудал. Яа тэгэхээр жишээлбэл чи таалагддаг хөгжмөөс эхэлж байгаа юм л да. За тэнгүүт жишээлбэл чи ингээд яг тэр хөгжим өөр чин таалагдаад чи сонсоод байгаа мó эсвэл тэр хөгжим гоё гэсэн бол хит болохоор сонсоод байгаа мó гэдгээ бас бодох хэрэгтэй. Ямар нөлөөнөөс олж чи энийг энэ чиний сонголт юу н хэний нөлөөнөөс олж гарч ийн гэдгийг анхаарах нь шүү. Ажиглах нь тий. Миний дуртай зүйл юм уу эсвэл тийм нэг юм дуртай болохоор чи тэрний нөлөөнд автаад дуулчих тий. Тэрэн дээр харагдаж байгаа.
Тэгээд хувц ер нь ингээл энгийн юмнуудас л харагдчих шүү дээ. Ингээл одоо миний ингээ би ингээ өсөд таарсан чи хүмүүс намайг тэнэгтчихлээ л да. Над руу орж ирсэн чи өстө хөөрхөн охин байсан яга өсөд таарсан ч шиг what the fuck чи чамд миний өсөө яг над чамд ямар амаатай тэмдтэй. Тийм юмнуудаас эхэлж байгаа. Тэгэл ингээл хувцсан дээр сонголтон дээр ч юм уу те. Амар энгийн юмнуудаас эхэлэн тэнгуут чи тэндээс эхлэх хэрэгтэй юм байна ер нь бол тэгэл өөртөө тултал таалагдах хүртлээ өөрийнхөө юмнуудыг өөрчил. Одоо тэгэхээр идэх хоол, өмсөх хувцас, сонсох хөгжмөө яхтаа хүртэл яг өөрийгөө чагнаал. За би энэ бол би вэ тий. Бусдын гоё гэснээр ингээ явах юм бол чи бүх амьдрал чинь тийм болоо чи 50 хүрээд яг өөрийгөө олоогүй яг амар харамсалтай. Ингээд мэрэгчлэлээр ч гэсэн нэг те. Яг ингээд энэ бол мөнгө олно, энэ бол мөнгө олохгүй салбар энэ төр гэдэг нэг эцэг ихнэр тэгээд тийштэй тий зүгээр найдвартайгаар нь тэрийгээ сураад тийш яв гэл те. Тий одоо жишээл надаа ингээд би олон улсын харилцааны тухай үед сурч ирсэн. Нэр юм манай харилцаанд сурчсан те. Олон улсын эдийн засгийн харилцаа гэдэг ингээд сурчсан. Тэгээд надаа яг ингээд сонголт гараад ирсэн. Би говийн загвар өмсгч болсон байсан. Тэгээд хичээлээ хийх үү гэдэг надад сонголт гараад ирсэн байхгүй. Тэгээд би хэрвээ одоо ээж ч юм уу ингээд хин нэгний одоо баталгаатай ирээдүй энэ төр гэсэн юм сонгос шийдээд тий би өөртөө бас ингээд өөрийнхөө дуудлагыг чагнаагүйсэн бол би модельо болоод тэгсэн бол би ингээд айгууад жаргалах үгүй байх юм шүү дээ. Тийм юм ер нь жижиг том гэлтгүй ингээд бүх юм дээр яг өөрийгөө сайн сонсох хэрэгтэй. Тэгээ өөрийгөө сонслоо. Тэгээд ингээд яг явах гэхээр заримдаа боломж нь байдгүй шүү дээ. Тэгэхээр тэр тийм тохиолдолд яах вэ? Боломжоо гаргаж иртэл нь тэгэл хөдөлмөрлөл урагшлах. Боломжоо гаргаж ирэх тийм. Би бол тэгээд мессийн тэмцээнд ороод шагналлын мөнгөтэй аваад тэгэл тэрнгээрээ ингээд хятад руу явал агентлагаар ингээд орж үзэл ингээд болохгүй гэсэн хариулт би авахгүй гэж байгаа юм шиг те. Болтол нь болгоно гэж хэлж байгаа юм шиг яг тэгж зүтгэсэн. Тэгэхээр ингээд зарим хүмүүс жишээлбэл нэг яг одоо нэг юмд амар одоо сайн байгаад амар сайн эзэмших хэрэгтэй гэдэг гэтэл ингээд сүүлийн үед жишээлбэл мульти пашн бас гараад ирсэн тийм зарим хүн янз янзын сонирхолтой тийм байж болдог. Тэгэхээр надаас охтууд маань амар их асуудаг байхгүй би юун дуртайгаа яаж мэдэх вэ? Тийм эсвэл би амар олон юм дуртай. Би болохоор яг энэ хоёр дахь нь байхгүй айгүй олон тийш ингэдэг. Яг нэг юмдаа сайн юм чи юунд сайн гэхээр байхгүй. Тэгэхээр энэ тал дээр юу гэж боддог вэ? Чи яг single яг нэг passion тэрийгээ яах нь юу гэж боддог вэ? Эсвэл multi passionуд бол яг ингэ тэг бүх одоо талаар нь хөгжүүлээд тэр юм. Тэг яг нүг надад ч гэсэн амар их passion байгаа. Одоо ингэ кино, ном тэг загвар урлаг хөгжим. Тэг. Гэхдээ би ингэ салбагнаад ах юм бол би алимч төгсөж болж чаддаггүй шүү дээ. Тэгэхээр хилэн дээр хүртэл бид гэж боддог. Тэг ингээд Орос хятад тэгэл мэддэг байсан одоо мартсан. Тэгээд дахиад шинэ хэл герман хэл сураач гэж намайг тэгж байгаа байхгүй. Тэгээд би нөө жишээлбэл тэгсэн. Одоо англиар төгс болохыг хэлдэг бол нэг юм төгс болгоод би бас тэгээд тэгж бодод юм одоо нэг юмнэ ингээд учрыг олчих юм бол ингээд дэлхий дээр ингээд бүх юмны логик нь ерөнхийдөө төстэй. Одоо жишээлбэл бүжгэн дээр ч юм уу те нэг бүжгийн үндсэн логикийг олчих юм бол цаашаа ингээд хөрөөд явах боломжтой. Хэлний ч гэсэн нэг тэгдэж штэ тийм. Нэг хэлний учрыг олчмол бусд нь ингээд жоохон амархан болчихно гэдэг жаа юм шиг. Нэг хамгийн хүчтэй чиний сэтгэлийг татж байгаа юм а эхлээд сонгоод дараа нь бол тийм амьдрал бол айгүй олон жил байгаа штэ тийм. Тэгж болно. Тийм болохоор эхний ээлжинд яг нэгийгээ сонгоод аяг тултал нь хийгээд те тултал нь explore хийгээд юмаа хийж ах явцтай өөр тийшээ салбарлал тэгээд те ингээ холбочиж болно тийм одоо жишээ би ингээ тэгж байгаа байхгүй те модельтай би жүжиглэх туртай тэргээ холбочиж байгаа. Тэгээд би ингээ бүжиглэх туртай болж мэдээд сая тэргээ ингээ би модельийнхаа ажил дээр ингээ ашиглаад тэгчихэж байгаа байхгүй. Тэгээ ингээ би ингээ цогц бүрэн ингээ бүх авьяасаа ингээ нийлүүлээ ингээ
Infinity Stones-уудаа Аха, нийлээд тэгж байгаа юм шиг. Тэгэхгүй ингээд өөрийгөө ганцхан юмар хязгаарлах бас харин тийм шүү. За яста маш гоё ярилцлаа. Гоё юм баярлалаа. 2-3 жилийн өмнөөс Германд яг ингээл зарим нэг дэлгүүр орохоор хайл хөвөр энэ төр орохоор ингээл нэг танилцаарай. Нэгний зураг би хайл хөвөр яаж аяух ордог. Тэгээл хай гэж. Тэгэл нөгөө уцаар зураг аваад чи энд дээ тэнд дээ ингээл тэгдэг. Сүүлдээ бүр гүцэгдгээ байсан. Одоо яг энд зургийг харах болгондоо зургийг аваад явуулаад хэлдэг нь ш. Тэгсэн чинь одоо ингээд яг 2 жил мөлийн дараа гэсэн чинь би чинь сар болгон загварын сэтгүүлүүд уншдаг. Доотлон 6 сэтгүүл уншдаг та нар маань мэдчихэж байгаа. Тэгэл одоо сэтгүүл эргүүлэхээр урдаас эвэн. Тэгээ бүр ингээд надаа яг одоо яг энд амьдарч байгаа хүний хувьд ингээд анзаарчихсан. Яг яалтчгүй ингээд загвар эргэцээд энэ бол үнэхээр байр суурь олцсон. Түрээд ороод ирсэн зүйлээ гарч байгаа. Аа ямар хаана? Ronan Green реклам. Ronan Green реклам. Окей. Тэгээд ер нь бол Германд бол Германыг нэлээд эзэлсэн тийм ээ. Тэгээд сая хамгийн ориглон тэгээд Германы Vogue сэтгүүлдээ гарлаа. Тэгээ гарахтаа бүр 9 дугаар сарын дугаар гэ би та нартаа бүр стори хийжсэн. Би бүр өмнөөс нь баярлаа. Битэр ч уулзаж тэмдэглэсэн тийм. Дээрээ дөрүүлөөд. Улам ялж улам их эзэлж тэгээд улам одоо нөгөө энэ явахаар нөгөө зүгээр явуулдаггүй тийм болоо. Зөвхөн сэтгүүл бол модельч аягаа юу болцсон нөө нас хязгааргүй болцсон. Тэгэнгүүт. Өмнө нь нас яг тодорхой нас тэгээд өгшрүүл юм. Тэгээд нөгөө яг ингээл ганцхан формат байгаад идэгс шүү дээ. Blonde аягаа гоё те. Гоё битэй тийм юм гээл. Одоо бол аягаа олон формат төгөлцсөн. Personality те яг нэг одоо энийг гэлтгүүтэй юм. Ийм богинохон өстэй тийм Монгол охин, Аз охин байдаг гэдэг. Тэг болцсон болгоод одоо жишээл Balenciaga дээр ингээл 60-тэй өвөө мөнгө амар кул ингээл загвар өмсөх явж байгаа байхгүй тэгээд тийм болцсон болоо. Тэгэхээр наснаас бол үл хамааран одоо нас нэг тиймэрхүү юм байх болцсон юм. Хамгийн сүүлд нь тэгвэл чамаас ингээд загвар өмсөж болох хүсэлтэй байгаа. Яг одоо энэ бичлэгийг үзэж байгаа ч юм. Тийм хүмүүстэй зориулаад нэг гоё захиас хэлвэл чичэднэ. Өөртөө ихтэй байгаа. Үнэхээр тэг камергүй бол амьдарч чадахгүй, зураг авахгүй бол амьдарч чадахгүй. Тэгмэр байгаа хүмүүс бол тэгээд битээ хойш суугаарай. Чи чадна. Би чадсан чи чадахгүй гэж тэгээд юу өөрийгөө хинтээ харьцуулах бас аюул чухал надаас. За. Тэрс аюул том ярмаар гэдэг юм дэсэв. Чи өөрийгөө зүгээр л те ингээл хин нэг ангийнхаа хүүхдтэй харьцуулаад их юм бол чи тэгэл тэр төвшөнд л байна. Би бол өөрийгөө аюул Victoria's Secret мангар том ододтой харьцуулдаг гэсэн. Хайртай модель чинь Candice тийм би уншижсэн. Candice-тэй би Candice-тэй адилхан амьдрмаар байна гэдэг 17-тай жоохон хөөхттэй юу ч би тэгж яг урдаг байсан байхгүй. Том тэгж барьцдаг байсан. Тэр чадж байгаа юм чи би яагаад чадахгүй. Тэгж би өөрийгөө бисгэнтэй харьцуулах чи аягүй чухал. Тэгээд надаарч биш те одоо хин Bella Hadid-тэй чи өөрийгөө харьцуулж болно шүү дээ. Why not те. Тийм болохоор тэр аягүй чухал. Хол зам харах чи ингээд эндээс эхлээд бүр тэр холыг харцсан байх юм бол энд ингээд дундаа зогсох бол тийм хамаагүй болчихж байгаа. Окей. Тэгээд өөрийгөө хамгийн гол нь хин нэгний үгээр болоод өөрийгөө тархиндаа битгий хязгаарлаарай гэж хэлмээрээ. Тэгээд та нартаа хэрэгтэй зүйлс ярьсан байх гэж найдаж байна. Тэгээд энэдээ миний урилгыг хүлээн авч ярилцсанд маш их баярлалаа. Энэ бүр амар салахгүй заяа.